Би танд дэмжиг зөвлөснөө дагуу сахар тогтмол хэмжигчийг суулгах чинь. За энэ нь болохоор үйлдвэрээс ийм лацтайгаа ирдэг. За бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа нь болохоор 2026 оны 2 сарын 11 буюу хүчинтэй хугацаатай байгаа. За энэ дээр байгаа энэ тоо болон үсгнүүдийг та харж байгаа бах тий. Энэ болохоор яг энэ бүтээгдэхүүн болгон дээрээ дахин давтагдчихгүй байдаг учраас одоо зөвхөн танд зориулсан бүтээгдэхүүнд л байгаа тоо гэсэн үг. Энийгээрээ та бүлэгчдээр таниулна гэсэн үг. За одоо би тэгвэл задлалаа шүү. За. Энийг бол хэд хоног зүүх хэрэгтэй вэ? За энийг болохоор та яг нэг энэ сенсор маань бид 15 хоногийн турш байршина гэсэн үг. 15 хоноод та солих хэрэгтэй. За хайр цэгний гадна талд байгаа мэдээлэл нь муу ялгаа ахгүй нь яг дотроо байдаг. За энэ дээр ийм лацтай. Лацыг онголлоо шүү. За онголчлоо. За тэгэхээр та энэ хоёр газар байрлуулж болно. Та энэ булганыхаа ард талд болно. Хөвлийн хоёр талд буюу хүүснийхээ хоёр хажууд байрлуулж болно. Энд дээр байрлуулвал арай эвтэйхэн үү? Тэгээд. За тэгэхээр та цаашдаа өөрөө гэртээ ингээд нөгөө энэ сенсора CGM-ээс солих учраас би танд нарийн сайн хэлээд өгье. За ингээд нөгөө сонгосон талбайгаа ариутгана. За спирттэй ийм ариутгах хичээр ариутгаад талбайгаа хатаагаад за хатаасныхаа дараа за доторх нь бол ийм зүйл байгаа. Та эндээс энэ зүүнээс нь бол айх шаардлага байхгүй. Яагаад гэвэл уян зүүн учраас танд ямар нэгэн өвдөлт байхгүй, зовёр байхгүй, цус гарах эрсдэл байхгүй гэсэн үг. За ингэж бариад за сонгосон талбайдаа гараа сайн шахна. Би сайн шахаж мэдэгдэж байгааз. За тэгэнгүүт энэ дээр ийм нэг цагаан товчлуур байгаа энийгээ дарна. За так гэж дуурж байгааз. Тэглээ. За дугарлаа. Ингээд авлаа. Ингээд болоо. Тэгэнгүүт ингээд миний сая танд харуулсан нөгөө сенсор маань одоо ингээд таны биед байршиж гэсэн.